Монголын зүүн бүс нутгийн нийгмийн засгийн геологийн заалын цуглаан засгийн кодекс дээр эхлээд бол дараах агуулгын дагуу тавина. Эхний хэлж нь бол мэдээж хийсэн судалгааны агуулга оршил танилцуулга. Дараагийн хэлж нь бол тэрээс авах бодлого ямар байна. Тэгээд хүний нөөцийн хувьд бол зүүн бүс нь ямар байна. Тэгээд ажил тогтчны эдийн засгийн нөөц бол ямар байна гэдэг дараах агуулгын агуулга байна. 2001 онд бол өчсөн үйлчлүүлэлт төлөвлөлийг бол баталсан. Үүний дараа бол бүс нутгийн дууг замын стратегийг бол боловсруулж баталсан байгаа. Үүний дараа бол 26-аас 15 онд бол бүсүүдийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж 15 онд дуусгуулсан. Гэвч 15 жилийн дараа бол Улаанбаатар хотод бол нийт хүн амын бол 46% бол суурьшсан. Хотод нийт бүтээгдэхүүн нь 64% бол Улаанбаатарт нөлөөлсөн байгаа. Уул нь энэ хүчтэй үйлчлүүлэлтийн үзүүлэлт бол хот хөдөөгийн тэмцвэртэй хөгжлийг хадгалахад бол зорьсон бодлого байгаамаа. Тэгээд өнөөдрийн байдлаар бол энэ болон маань цаашдаа хөгжлөх хэрэгцээ шаардлага бол байсан байна. Бидний өнөөдрийн судалгааны зорилго бол энэ зүүн бүст маань бол ямар нөөц бол байгаа юм бэ тийм хөгжих тэрийг бол тодорхойлоход оролцсон байгаа. Тэгээд зорилго бүр нь бол хоёр чиглэлээр бол судалгааны ажилласан. Нэгт бол энэ зүүн бүст маань тээвэр логистикийн хувьд бол ямар байдалтай байгаа, энд ямар бодлого бол одоо хэрэгжиж байгаа юм гэдэг. Хоёрт бол энэ зүүн бүст байгаа тэр нийгмийн эдийн засгийн ямар нөөц орон зай хандвал хаана байгаа юм бэ гэдгийг бол дараа бодлоор бол харуулах зорьсон байгаа. Монгол улс бол зүүн хойд бүсийн эдийн засгийн интеграцид бол орж байгаа улсуудын нэг. Үүнд бол зүүн бүсийн 3 аймаг бол энэ бол илүү үүрэг оролттой оролцож байгаа. Одоогийн байдлаар бол тавигдсан хавцан болон төмөр замын бол зураг дээр бол харуулж байна. Аймгийн төвд маань Улаанбаатартай бол хавцан маань холбогдчихсон. Хоёрд Оросын хэллэрээс Ирэн цаваас Дорн давгийн төв Чаос төмөр замтай өнөөдөр хөсөл бол юм байна. Төрөөс төмөр замын талаар баярлах бодлого дээр бол 3 шатгаар дараах зурган дээр харуулж байгаа тасгай шугамдар бол харуулж байгаа. Аймгийн төвүүдээс бомб хүртэл хил хүртэл хэлийн бомб хүртэл бол төмөр зам тавихаар төлөвлөсөн байгаа. Засгийн газраас бол 2017 онд үндэсний хөтөлбөрийг бол хөгжлийн зам үндэсний хөтөлбөрийг боловсруулсан. Энэ дээр бол аймгийн төвүүдээс бомб хүртэл дүүлвэл цаашаа аймгийн төвд маань Улаанбаатар маань аймгийн төвтэй холбогдсон бол аймгийн төвүүдээс цаашаа хэлийн бомб хүртэл хавцаануудыг бол хийхээр бол төлөвлөсөн байгаа. Энэ дээр бол бас нэг зүйл бол өндөр хаан хотоос хойшоо дадал чиглэл рүү бол бас аян жуулчлалын дэмжих зорилготой бол шинээр бол хавцаан бол хийнэ гэж төлөвлөсөн байна. Олон улсын түвшинд бол яг 15 онд бол Монгол Орос хятадын эдийн засгийн коридорыг бол байгуулах хөтөлбөр бол боловсруулсан байгаа. Энэ хөтөлбөрт бол Ирэн цаваас бичигт сүмбэр хүртэл 2 чиглэлд бол төмөр замын коридор, хавцааны коридор бол Ирэн цаваас баруун уртыг Чоос баруун урт бичиг гэсэн босоод хэлхийн нэг хавцааны коридор бол байгуулахаар бол энэ дээр туссан байгаа. Ингээд харах юм бол зүүн бүс маань бол босоод хэлхийд бол хавцааны бол өөрөнд тэмдэглэдэг хавцааны бол 2 коридор Улаанбаатараас сүмбэр Улаанбаатараас бичиг гэсэн. Төмөр замын хувьд бол сайшаа бас сүмбэр хүртэл. Хавцааны хувьд босоод хэлхийд хувьд хавцаан бол Ирэн цаваас бичигт төмөр замын Ирэн цаваас Чоос батад хөөд бичигт гэдэг хоорондын биш байна. За тэгээд Хуааны хөтөлбөрчлөлийн бол нөөцийг энэ дээр бол хоёр үзүүлэлтээр бол харсан байна. Нэг нь бол 2017 оны хувьд нийт хүн ам бол хаана хамгийн суурьсан байна вэ гэдэг. Нөгөөд нь 2019-аас 17 оны хооронд хүн амын өсөлтөнд бол яаж өссөн байна вэ? Хүн хэдий хүн ам их байгаад тэн дээр хүн амын өсөлт их байх юм бол энэ бол цаашдаа бол бас цаашдаа хүн ам ихээр сууршаад хөгжих юм потенциалтай суурин бол байна гэдэг бол энэ дээр бол харж байна. Эндээс жишээ нь одоо Дорн аймаг бол нийтдээ бол 16 мянган хүн амтай 44 мянган бол Чоос хоттой суурьсан юм байна.
Тэгэхдээ нөгөө хоёр аймаг нь бол Хүү аймгийн хувьд бол Дордоос бага. Тэгэхдээ аймгийн төвд нь бол Чоос хотоос 2 дахин бага бол ийм тоотой байгаа. Тэгээд сумуудын хувьд тэгээд аваад үзэх юм бол одоо Дорн аймаг дээр бол Баян бол халах гол гэсэн сумууд бол Хүү аймаг бол ихтэй харьцан 3000-аас дээш Хүү аймагтай. Баян төмөр Чулуун гэсэн энэ сумууд маань бол цааш бол Хүү аймаг гэхээр төрлөөс суушаад хөгжих боломж өндөртэй харагдаж байгаа. Яагаад тэгэхээр Баян төмсөн бол яг Чоос хоттой дагсан дагуулын суурин байдлаар хөгжих боломжтой. Чулуун бол Оростой хэлж байгаа хэл залбаа учраас яг бондоо дагаад хэлийн бондоо дагаад хөгжих боломж өндөр байна. Халахгүй сум бол сүүлийн 10-аас 17 он Хүү ам хэдий буурсан ч гэсэн Хүү амын тоон бол энэ бол харьцангуй их 3000-аас дээш Хүү амтай юм байгаа. Тэгээд хэрвээ энэ дэд бүтцийн бүтээн байгуулалтын хэрэглээд хэрэгжиж байгуулж чадах юм бол халахгүй сум бол бас сум маань бол бас хөгжих бол Хүү ам бас цаашдаа ихэд төлөвлөс суурших бол өгц бол энэ бол байгаа. Тэгээд яг гэдэг Хүү амаас сууршсан гэдэг хэсгийг хараад их юм бол жишээ Дорн аймагт бол яг энэ дэд бүтцээ тэр логистик дагаад бол Хүү ам бол илүү гэдэг хэвийн өсөлтөө юм байгаа. Гэтэл зах суурин газруудаа бол харин Хүү ам бол буурсан ажиглагдаж байна. Дараагийн нэг үзүүлэлт бол хөлбөрийн нөөцийг бол энэ зүүн бусдын ямар байна гэдэг бол аймгийн төвшөнд бол харахаар үзүүлсэн. Энд бол үндэсний төвшөнд бол хөлбөрийн нөөцийг бол ажил хүчний оролцооны түвшиг гэсэн нэг үзүүлэлтээр бол хэмждэг. Энэ үзүүлэлт маань ямар очтой байх юм бол 15-аас дээш насны нийт хүн амын хичнээн хүн эдийн засгийн идэвхтэй хүн байна гэдэг бол харуулж байгаа. Энэ бол бидэнд хөлбөрийн хүчний хэрэг нөөц байна гэдэг бол энэ талаар хэлж гэсэн үг. Үндэсний төвшөнд бол 61.1% байгаа. Зүүн бусд бол энэ маань бол 50-аас 2%, Улаанбаатарт бол 52.6%. ийм бол байна. Ажил хүчнийхээ оролцооны түвшиг хамгийн их ашиглаж байгаа аймаг бол Сүхбаатар аймаг байна. Зэрэгээр Дорн аймаг бол хамгийн бага 53.8%-тай байгаамаа. Хэрвээ 2017 оны Монгол Улсын нийт хүн амын насны сувгийг нь аваад үзэх юм бол ирэх ойрын жилүүдэд бол ажил хүчний оролцооны түвшин бол ихсэх ийм төвцөө бол харагдаж байгаа. Дараагийн үзүүлэлт бол хөлбөр хэлтийн түвшин. Бидэрт бол одоо ажил хүчний түвшин бид хөлбөрөөс нэг хүмүүс төдий хэмжээний хүн эдийн засгийн идэвхтэй хүн байгаа ийм нөөцтэй байгаа бол энэ нөөцөөр хичнээн үе гэдэг бол ашиглаж байгаа гэдэг нь хөлбөр хэлтийн түвшин байгаа. Энэ бол яг нийт 15-15-аас дээш насны хүн ам яг ажил хийж байгаа хүн маань хэдүү байгаа вэ гэдэг бол харуулж байгаа ийм үзүүлэлт байгаамаа. Энэ дараагийн үзүүлэлт бол ажилтгуулийн түвшин гэсэн үзүүлэлт байна. Энэ бол олон улсад бол их ашиглагддаг. Яагаад тэгэхээр тухайн улс орны эдийн засаг бол яаж өнгөрсөн хугацаанд хэрхэн оновчтой амжилтсан бэ гэдгийг бол ажилтгуулийн түвшинээр харуулдаг юм үзүүлэлт. Бид нэр энд бол хөлбөрийн нөөцийг үлдэхээр бол арай өөр өнцгөөс бол харсан арай жоохон эрг өнцгөөс. Бид нэг ажилтгуулийн түвшин харах юм бол үндэсний хэмжээнд 8.8% байгаа. Гэтэл зүүн бүсийн 3 аймагт бол 10 гаруй юм байна. Би түрүүний слайд дээр дурдсан байгаа. Цаашд бол тэгээд эдийн засгийн идэвхтэй хүн бол өсөх юм хандлага байна. Хэрвээ бидний цааш өсөхийн хөлбөрийн нөөцийг бол ингээд ашиглаж чадах юм бол ажилтгуулийн түвшин маань буурах ийм бол төвцөр байгаа. Ажилтгуулийн түвшин бол бидний ашиглаж чадахгүй байгаа. Хөлбөрийн нөөц ашиглаж чадахгүй нөөц энэ төр бол харуулж байгаа. За дараагийн хэсэг бол эдийн засгийн хэсэг рүү орж байгаа. Энэ дээр бол эдийн засгийн тэр бол дотоодын нийт бүтээгдэхүүн, хэдийн хэмжээний бүтээгдэхүүнийг бол тухайн аймаг бол аль салбараас бүрдүүлж байгаа гэдэг бол харуулж байгаа. Энэ дээр бол багнаар бол Дорн аймаг дээр бол нэг улбар шар, Улаанбаатар хоёр тань бол аж үйлдвэр барилгын салбар, рогооноор хөдөө аж ахуй, ягаанаар бол үйлчлэгийн салбарыг харуулсан байгаа. Энэ гурван аймагаас бол Дорн аймаг бол хамгийн өндөр нөгөө хоёр аймагаас бараг 2 дахин их дотоодын бүтээгдэхүүнийг бүрдүүлдэг байна. Үүнийх нь бол нэлээд өндөр үеийг Уучлаарай зарим тоон гарааг унж хаалттай. Нэлээд өндөр үеийг бол аж үйлдвэрийн салбар болох нь бүрдүүлж ирж байна. Хинтээ аймгийн хувьд бол энэ 3 аймагаас бол хамгийн өндөр хэмжээг бол хөдөө аж ахуй салбараас бүрдүүлж ирж байна. Сүхбаатар бол хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбараас дотоод бүрдүүлж байна. Энэ дээр бол яг Монгол Улсын хөгжлийн нэг суурь хэлнэ бол
ялч байхгүй. Бидэрт бол мал аж ахуй. Тэр мал аж ахуй бол тэгвэл яг зүүн бүстэй бол аль одоо орон зайд хаана их байгаа юм бэ тийм. Яг тэрэн дээр суурьсан одоо малын түүхийг бэлтгэн хэлбэх тэрний сүлжээг байгуулах зүйлтэй гэсэн иймэрхүү анализ хийх үүднээс харуулсан байгаа. Зүүн талын зураг дээр бол яг 17 оны байдлаар бол нийт мал толгой харуулсан байгаа. Баруун талх дээр бол тэгвэл нийт мал сүрэг дотроо бод малын эзлэх хувийг нь харуулсан байна. Энэ дээр бол их сонирхолтой харагдаж байгаа л да. Хинтээ мэд бол ялч ekonomi хөдөө аж ахуй салбараас бол их дотоодын бүтээл их хувийг бүрдүүлдэг байхад ялч малын тоог нь авах гэх юм бол энд бол их өндөр байна. Тэгээд ингээд 2200-аар харьцуулаад харах юм бол хэдий малын тоо их байгаа ч гэсэн бод малын тоо цөөн байгаа зөв бог мал бол их байгаа боломжтой. Эсвэргээр зурган дээр харах юм бол дадал бат ширэд халахгүй гэсэн сумууд дээр бол малын тоо бага мөртлөө бод малын тоо их байна. Тэгэхээр энэ бол бод мал дээр суурилсан бол одоо малын түүхийд битгэн нийлүүлэх сүлжээг байгуулах боломж байгаа. Нөгөө дээгүүр хэдий мал гэдэг их байгаа ч гэсэн одоо сүүлийн жилүүд нь малын өсөлт бол ямар байгаа юм бэ? Энэ бол чухал. Нийт малын ингээд динамикийг авах гэх юм бол 90 оноос хойш бол зурны дараач жилүүд бол малын тоо өсөж ирсэн байдаг. Сүүлд бол 10 оноос хойш тохиолдол зурнаас хойш бол малын тоо өссөн байгаа. Энэ дээр бол яг 12-оос 17 он хүртэлх сүүлийн 5 жилийн хугацаанд малын тоо болохоор хэдэн өссөн байна гэдэг бол харуулсан байгаа. Энэ дээр бол яг дэд үтцийнхаа замаа дагаад бол сүүлийн жилүүдэд бол малын тоо өсөх хандлага бол ажиллагдаж ирж байгаа. Мэдээж игээд нийт мал гэдэг яхаас илүүтэйгээр энийг бид нар бас игээд наривчлж үзүүлэх зүйтэй. Яагаад тэгэхээр мал болох өөрийн гэсэн түүхийд дээрээс нь бол өөрийн гэсэн бас нэг эцсийн бүтээгдэхүүн гарах боломжтой. Жишээ нь бол морихд бол бид нар сайн Сүхбаатар бол Уртмаар бол хэлээ нэр хүндтэй. Энэ дээр бол харах юм бол одоо өмнө Мөнх хаан, Эрдэнэ цагаан, Баян дэлх бат төвшин ширээс сумууд дээр бол Атоны тоо их. Тэн дээр бас Атон өсөлт маань ч гэсэн дагаад бол нэлээд өндөр байх жишээ нь. Нөгөө хоёр аймагуудаа ингээд авах гэх юм бол Хэрлэн сум, Баян хотог, Батнуур гэсэн сумууд дээр бас нэлээд өндөр байх жишээ. Дорн аймгийн хувьд бол нөгөө хоёр аймагтай харьцуулбал төдийлөлт тийм өндөр биш байна. Тэр Гаравкар бол яг тухайн аймаг дотроо аль сум нь бол хамгийн их малтай байгаад өсөлт өндөр байна гэдгийг бол онцолж харуулсан байна. Дараачих нь бол нөхөр бол мэдээж арьс шиг мах сүү гэдэг ийм ашигтай байна. Энэ дээр бол Хинтээ Сүхбаатар аймагт бол харьцангуй өндөр тоотой байна. Малын өсөлтийн аавал гэх юм бол яг нийт малын өсөлтийнхаа үйлдэл бол яг нэг тэр логистик сүлжээтэй явуулаа. Ойрхон эсвэл тэр мал өсөлт их өндөр байна. Тэгм үү яг 3 аймгийн хувьд бол аль сум дээр нь өхний тоо өндөр байгаад өсөлт ямар байна гэдгийг бол харуулсан байна. Энэ дээр бол Сүхбаатар Хинтээ аймагуудын хамгийн өндөр хүртээ сумуудыг бол харуулсан байна. Дорн аймгийг харьцуулахад бол Хэрлэн сум бол өндөр байна. Харин Цагаан уу Баян түмэн сумууд дээр бол төдийлөн бас нэг тийм бус сумуудтай харьцуулахад их биш. Өндөр сурах харагдаж байна. Дараагийн ямаа тоглохоор харсан байна. Мэдээж та бүхэн сайн мэдж байгаа. Малчтууд бол бэлэн мөнгөний хөрч чадвартай мостод бол ямаа болтох өсгөх хаалгатай байдаг. Эндээс бол Дорн аймгийн хувьд бол баш балбар цагаан уус сумуудаар бол ямаа тоо өндөртөө өсөлтөн гэсэн сүүлийн жилүүдэд нэлээд өндөр бол наагад өрх зохицтой байна. Өндөр ч гэсэн адил өрхөвдөх адил юм байна. Дараагийн салбар бол газар тариалангийн салбар. Газар тариалан дээр бол нийт хураас ургацсан хэмжээг бол энэ дээр бол өгөр бол олж харсан байгаа. Тэр Хинтээ аймаг дээр нэг цэвэр хүрээгээр харуулсан сумууд бол сайхан энэ жил засгийн газрын 130 төгрөг толгоор бол газар тариалангийн мөрс нутаг гэж бол заасан. Ийм зүйлүүд бол ийм мөрс нутгийг бол тодорхойлж харуулсан байна. Энэ бол цаашдаа бол энэ мөрс нутагт бол газар тариалан бол төлхөө эрхлээд явах ийм бол хандлага байгааг бол харуулж байгаа.
улсын хэмжээнд бол өдөр багны графикаар бол улсын хэмжээнд бол нийт хураас үр тарианы хэмжээг бол харуулсан байна. Гэтэл бол энэ дээр бол зүүн бус бол их бага хувьтай бол байгаа. Нэг бага хэмжээтэй. Тэнд дотор бол хинти дорн дайнаг бол төлөхөө. Дорн дайнаг дотор баян түмэн халахгүй сум бол голчт нь бол үр тариаар тариалдаг. Ийм сум бол байгаа. Дараагийн нэг бол хураасан хүнсний ногоо. Би бол яг 2014-с 16 оны дунджаар авсан байгаа. Мэдээж жил болгон тариас хүнсний ногоо маань бол өөр тухайн жилүүдэд хамтаасан шалтгаалаад хураасан хүнсний ногоог харьцуулаад харах юм бол харьцангуй сумууд бол бага хэмжээнд бол тариалдаг бол байна. Хэмжээгээр тариалж байгаа эсвүүд бол энэ хинтийн хэрлэн баян утга гэсэн хэрлэг мөрөн гэсэн сумуудаар өндөр, дадал гэсэн сумуудаар өндөр байна. Дараагийн нэг асуудал бол аялжуулалтын асуудал бол сонирх гэж үзсэн. Энэ дээр бол аялжуулалтын мэдээ боловсрол хангалттай болохоор хэлийн боомтор орсон гарсан хүн амын тоог бол харсан байна. Энэ дээр бол хамгийн өндөр хүн ам орж ирсэн боомтууд бол хавирал баян шүү бичих гэсэн боомтууд бол байгаа. Энэ дээр ингээд статистикийн мэдэнээс ингээд орж харж байгаа хүмүүсийн тооны хил нэвтэрч байгаа шалтгаанаар ингээд аваад үзэх юм бол хавиргын боомт дээр бол аялжуулалтын шугамар бол гарч байгаа хүн ам бол харцсан өндөр. Бусад сумууд дээр бусад боомтууд дээр бол хувийн зорилгоор юм уу баян орсон сууршгаа гэсэн ийм байдлаар бол гарсан байгаа. Дараагийн нэг үзүүлэлт бол тэгвэл одоо энэ хэлийн боомтуудаар нэгтж гарч байгаа тээврийн хэрэгслүүдийг төлөөр нь бол ингэж үзсэн байгаа. Энэ дээр бол 90 цав дээр бол эдэж суудлын богоо, ачааны богоо бол ганцаар байгаа. Суудлын автобусын бол хамгийн өндөр гарсан боомтууд нь бол хавирга бичгтийн боомтууд. Ачааны автобусын хамгийн өндөр гарсан боомтууд нь баян шүү бичгтийн боомтууд бол байна. Тэгвэл энэ Дорн аймгийн статистик дээр бол одоо Дорн аймагт байгаа тэр боомтуудаар гарч байгаа экспорт, импортод гарч байгаа барааныхын нийт үнийг бол $10 илэрхийлээд бол баруун гараг бол харуулж байна. Энэ дээр бол 90 цаг боомт дээр бол одоо импортод бол шатах туслах материал одоо нэг A92, Nike энэ бол хамгийн өндөр үзүүлэлттэй бол байгаа. Нөгөө өөр бол цагаан будаа бас их өндөр бол байгаа. Бусад хавирга баян шүү боомт дээр бол яг өргөн хэрэглээний барилгын материалын баруун дээр бол ийм болж жишээ тийм. Экспортыг хараад үзэх юм бол 90 цаг боомт дээр бол тэр баяжуулсан туглах цайрыг бол их гаргаж байгаа. Хавиргын боомт дээр бол энэ баян шүү боомт дээр бол ерөөсөө түүхийн нефт бол хамгийн их. Энэ дээр бол хоёрт нь бол бэлтгэсэн хадлан хичээл гэхээс нь хадлан бэлтгэсэн хадлан бол хоёрт нь бол хамгийн өндөр хөвтэй. Ийм бол байгаамаа. Тэгээд энэ бүх үзүүлэлтүүдээ гээд нийлүүлээд дүгнэх юм бол одоо хинти сумдар бол хинти аймгийн хувьд бол мал аж ахуй газар тариалан бол цааш бол хөгжих нөгөө аймагтайгаа зүүн бүс дотроо нөгөө аймагаас харьцангуй бол өндөр байх ийм бол үзүр бол байна. Тэгээд хөгжлийн зам хөтөлбөртэй уялдуулалтанд бол аялал жуулчлал, дотоодын аялал жуулчлал ялангуяа бол идэвхжих юм бол үзүр бол харагдаж байна. Тэгээд хинти аймагт дайрч өнгөрч байгаа энэ логистикийн тээврийн сүлжээ маань ерөөсөө гэдэг зөвхөн авцамын сүлжээ байгаа. Энэ авцамын сүлжээ маань бол Улаанбаатараас Дорнод Сүхбаатар, Дорнод Сүхбаатараас Улаанбаатар гэсэн яг юм дамжин өрх ийм зургас дээр байгаа. Тэгвэл энэ дамжин өрхтөн зургасаар дээр суйлд бол үйлчлэгийн салбарыг бас давхар хөгжүүлэх юм бол боломж бол байна. Дорнод аймгийн хувьд бол харьцангуй хүн ам бол ихэр суурьсан юм бүсдэгдэг бас дээрээс нь хөдөлмөрийн хүчний хувьд бол хангалттай байна. Энд бол бас нэг зарим нэг сумууд дээр бол мал аж ахуй газар тариалан юм бол аваад талаас байна. Тэгээд боомтуудаар гарч байгаа тэр бараа материал нэг харах юм бол уулуурхаа бол их өндөр хөгжсөн байна. Дээрээс нь бол хоёр улстайгаа бол шууд боомтоор хилэгдэг. Энэ бол Дорнод аймагт бол хөгжлийн бас том боломж байгаа. Сүхбаатар аймгийн хувьд бол ялч ахуй, өдөр аж ахуй байгаа. Бас за уулуурхаа холболт бол энэ дээр бас өндөр бол байгаа. Тэр дотоод төдөлтөн дээр бол бас аж бүрийн байдлаас салбараас нэлээд хямрал бүрдүүлдэг гэсэн мөн хятад улстай бол
хил залгаа ийм давуу талтай бол байнамаа. За ингээд хангалттай ирсэн та бүхэнд баярлалаа. За баярлалаа.